За манай гадны бөхчүүд уламжил ёсоор сүүжүүлийнхаа аманд бэлтгэл гараад энэ жил манай хөвсгөлийн хүчтэн бүхэн гал нийтдээ 40 хүний бүрэлдэхүүнтэй гарлаа. Улсын цолтой бөхчүүд, аймгийн цолтой бөхчүүд, сумын цолтой бөхчүүдтэйгээ тэгээд гарлаа. Энэ жил ер нь бороо ур багтаа тэгээд ийм халуун нар шарсан ийм өдрүүд үргэлжилжээ. Тэгээд бас энэ өдрүүдэд бас аль болох барилдааныхан бэлтгэлийг амжуулаад ахаад энэ жил бас улсын их баяр наадамчин хиймэл зүлгэн дээр болох ч байгаа болохоор бид нар бас өнөөдөр барилдааныхан бэлтгэлийг энд ирж энэ хиймэл зүлгийн талбай дээр хөл өмгийн талбай дээр барилдааныхан бэлтгэлийг хийж дуусчээ. Ер нь энэ жил манай бүхэн гал зөвхөн улсын наадмын шөвөг, улсын наадмын төрийн үзүүрийн төлөө биш, ахаа залуу бөхчүүдэд анхаарал тавьж дараа хэдэн жилийн дараа бидний залгамжил гарч ирэх залуучуудаа голлож анхаарч бас бэлтгэл хийж байгаа. Одоо энэ дүү нартаа бүхэн эренб дараа бүхэн ёсчуудыг ахаад тэгээ одоо мэх техник барилт арга барилаасаа зааж өгч одоо энэ бэлтгэлийн хэд хоногийн ер нь өр бүтээлтэй өнгөрөх гэж ажиллаж байгаа.